Иргэн орон зайнаас үл хамаарч улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүү иргэн захиргааны хэргийн шүүх хуралдааныг захимаар шууд үзэх боломжтой болсон. Энэ нь шүүхийн ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэхэд мэдээлэл технологийн дэвшлийг нэвтрүүлжээ. Өнгөрсөн парламентын хаврын чуулганаар шүүхийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Энэ хуулийн өөрчлөлтөөр шүүх илүү иргэдэд нээлттэй ил тод болох юм зохицуултыг тусгаж өгсөн байгаа. Тэгвэл энэтэй холбоотойгоор анхан болон дав заалдах шатных мөн улсын дээд шүүх шүүх хуралдааныхаа мэдээллийг олон нийтэд ил тод болгох энэ ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Тэгвэл бид өнөөдрийнхөө энэ сурвалжлагаар улсын дээд шүүхийн бүхий л хэрэг олон нийтэд ил тод нээлттэй болж байгаа тухай мэдээллийг үзэж та бүхэндээ хүргэж байна. Үүнтэй холбоотойгоор бид улсын дээд шүүхийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга уг нарт олзож байна. Өглөөний мэнд хүргэе танд. Өглөөний мэнд хүргэе. Шүүх бол илүү иргэдэд ойрхон нээлттэй ил тод болох юм хуулийн зохицуулалт орж өгсөн байгаа. Үүнтэй холбоотойгоор хийж хэрэгжүүлж байгаа ямар ажлууд байна вэ? Хууль бол хэрэгжээд явж байгаа шүү дээ, тийм ээ. Монгол Улсын их хурлаас 2024 оны 6 сарын 5-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт өөрчлөлтийн нэг гол онцлог бөгөөд томоохон зүйл нь бол ил тод нээлттэй шүүхийг бий болгох энэ залтууд байгаа. Монгол хуулийн 12-ийн 2-ийн 3 дээр талуудын гаргасан гомдол нэхэмжлэл хүсэлт мөн шүүх хуралдааны тэмдэглэл шүүхийн шийдвэр нээлттэй байна. Мөн шүүх хуралдааныг бичлэгийг шууд дамжуулж болно гэж заасан байгаа. Үүний хүрээнд бол Монгол Улсын дээд шүүхээс өнгөрсөн оны 12 сарын 9-ээс эхлээд дээд шүүхийн захиргааны хэргийн танхим бол шүүх хуралдаанаа нээлттэй ил тод явуулаад эхэлсэн байгаа. Мөн энэ хуулийн хэрэгжилт маань 25 оны 1 сарын 1-ний өдрөөс эхэлж байгаа. Үүнтэй үед бол Монгол Улсын дээд шүүхийн намын газраас хууль заасан нээлттэй ил тод байдлыг хангах зорилгоор шатралтай арга хэмжээний ажлуудыг зохицуулж хийж ирж байгаа. Үүний хамгийн том ажил нь бол иргэн эрүү захиргааны хэргийн шүүх хуралдааны шууд дамжуулалтуудыг хийхэд бэлэн болоод байна. Мөн энэ шүүх хуралдааны бичлэгийг нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн захин хуудсанд байршуулах энэ журмыг бол бас хууль заасны дагуу 24 оны 12 сард бол шүүхийн эргэн зүйлс баталсан. Үүний дагуу бас шүүх хуралдааны бичлэгүүд төслийн шүүхүүдийн захин хуудсанд байршуулж эхлэдэг байна. Илүү нээлттэй ил тод болж байгаагийн бас нэг давуу тал нь юу гэхээр шүүхэд хандсан иргэн жишээлбэл өөрийнхөө мэдээллийг аль шатанд хаана явж байгааг гэдгийг заавал танай шүүхийн байгууллага дээр өөрийн биеэр ирэхгүйгээр ингэж мэдэх нь боломж нь бас эндээс бүрдэж байгаа шүү дээ. Тий. Хуулийн дорсон өөрчлөлтийн дагуу хийж байгаа ажлуудын нэг бол яхахгүй иргэдэд чиглэсэн үйлчлэгүүд байгаа. Тэгэхээр иргэд маань шүүхэд гаргасан хүсэлт гомдол мөн шүүх хуралдааны хэргийн шийдвэрлэх ажиллагаа маань ямар шатанд явж байгаа гэдэг тал дарах мэдээллийг бол бас эсвэл шүүх рүүгээ холбогдож шүүгчийн туслахаас устдаж эсвэл өөрийн биеэр ирж авч ингэж авдаг байсан бол энэ системийг үйлчлэгийг бий болгосноор бол заавал иргэд шүүхийн биеэр очиод ирээд ах шаардлагагүй тус нээлттэй мэдээллийн сангаас бол бүх мэдээллүүд авах юм боломжтой болж байгаа гэсэн. Аль шатанда байж байгаа гэдгийг бас харах боломжтой шүү дээ. Тий, аль шатанда мэдээж анхан шатны шүүхүүд бол бас яг анхан давах хяналтын шатны аль шүүхүүд бол энэ хууль заасан арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр тухайн хэрэг хэмжлэл маань аль шатны шүүхт анхан шатны шүүхтэр явж бол тухайн шүүхийнхаа сайт руу ороод энэ мэдээллийг авах боломжтой болно. Давзаалтах шатны шүүхтэр бол давзаалтах шатныхаа шүүхээс сайтнаас ороод мэдээлэл авах боломжтой болно. Хяналтын шатны шүүхтэр бол хяналтын шатны шүүхийг улсын дээд шүүхийн сайтнаас мэдээлэл авах боломжтой болно гэсэн. Жишээлбэл миний өгч байгаа өргөдөл гаргаж байгаа хүнд маань хурж ийн үгүй юу арай очиагүй нү гэдгийг ч бас хараа шүү дээ. Тий. Ер нь яг миний гаргасан өргөдөл хэмжил маань ямар шатандаа явж байна те. Хэрэг хариуцагч тал танилцуулагдсан байна уу, танилцуулагдаагүй байна уу? Шүүх хуралдааны товд гарсан байна уу? Хүсэлт өгсөн бол тухайн хүсэлт маань шийдвэрлэгдсэн байна уу, шийдвэрлэгдээгүй байна уу гэдгийг бас харах боломжтойгоор шийдвэрлэж байгаа л гэсэн. Энэ дээр бас
бусад одоо ийм шүүхүүд ч гэсэн тодорхой хэмжээнд ингээ нээлттэй болох асуудлыг бол ярьж байгаа шүү дээ. Одоо энэ дэр хамгийн гол нь нөгөө хэрэг заахгүйгээр бүхэл мэдээллийг бол улсын дэд шүүх бол үзүүл нээлттэй болгож байгаа. Тий одоо нөгөө хууль заасан нөгөө хаалттай хуралдаанаас бусад одоо нээлттэй гэж одоо хууль заасан бүх шүүх хуралдаанууд бол нээлттэйгээр шууд хамжуулахад одоо бэлэн болоод байгаа. Мэдээлгсэн дээ. За баярлалаа. За үзэгч та бүхэн харж байгаа бол за би яг одоо улсын дэд шүүхийн танхимд бол зогсож байгаа. За энэ танхимд гэх юм бол нийтдээ одоо ил тод болохтой холбоотойгоор за мэдээллийг бол иргэдэд олон нийтэд бол шууд амжилтуудыг үзүүлэхтэй холбоотойгоор камеруудыг бол байршуулж өгсөн. За энэ зарим одоо шүүхийн үйл ажиллагаанд ашиглагдж байгаа мэдээллийг камерууд бол тодорхой хэмжээнд шаардлагыг хангахгүй байна гэдэг зүйлийг бол олон нийтийн бас зүгээс илэрхийлдэг. За тэгвэл яг та бүхний харж байгаа эдгээр камеруудын хувьд бол үндсэндээ стандартын одоо ийм шаардлага хангаж байгаа ийм камерууд байгаа гэдгийг бас та бүхэнд онцолж илээ. За тэгвэл технологийн хувьд яаж одоо иргэд маань хаашаа нэвтэрч ямар байдлаар орж одоо мэдээлэлээ илүү их авч болох вэ гэдэг асуудлыг бид хөрвүүлээд бас хүргэх гэж байна. Улсын дэд шүүхийн технологийн хэлтсийн дараах инфраструктурт оролцож байна. За өглөөний мэндийг хүргэе танд. За танд өглөөний мэнд. За бид олон нийтэд бол мэдээлэл ил тод болоод нээлттэй болоод за шүүх хуралдааны мэдээллийг бол хүсэж байгаа хүн бүхэн хаанаас ч орон зай цаг хугацаанаас үл харгалзаад үзэх юм боломжийг бол технологийн хувьд шийдчихлээ тий. Одоо яг бид нар яаж үзэх боломжтой вэ? За ер нь бол улсын дэд шүүхийн шууд үндсэн одоо зэс сайт байгаа. За үндсэн ингээд вебсайт руугаа орохоор за үндсэн вебсайт руугаа ингээд домен нэрийг бичээ Supreme Court гэмээр ингээд оронгууд ингээд манай вебсайтын нүүр хэсэг гарч ирнэ. За тэнгууд энэ дээр ингээд шүүх хурлын шууд дамжуулалт гэж зэс байгаа. За энэ зэс рүү ингээд дараад оронгууд шууд дан нэвтрэх систем юм. Тэгэхээр бас манай монголчуудын нөгөө твшиж заншснаар бид нар ингээд энэ танил нэвтрлийн бүтээлд өгсөн байна. За ийшээ ингээд та бас нэг удаагийн кодоор шууд утсандаа гар утсандаа нэг удаагийн кодоор аваад регистрийн дугаараа хийгээд оруулж болно. За мөн банкны ирэх тэгээ тоон гар үсгээр ингэж орж болно. За ингээд нэвтрэх гэж цаашаа яваад оръё. Дараад. Тэгэнгүүт ингээд яг лайв одоо ингээд шууд дамжуулж байгаа шүүх хурлын бичлэг ингээд гарч ирнэ гэсэн үг. За ер нь бол яг иймэрхүү процесстай л одоо хяналтын шатны шүүх хурлыг шууд үзэх одоо ийм технологийн нөхцөлийг бас бүрдүүлдэг. Одоо танхимын хувьд ч гэсэн ерөөхдөө бас бэлтгэл ажлыг бол бүрэн хангацсан биз дээ. Энэ дээр одоо тухайлбал одоо танхим дээр ямар одоо технологиудыг ашигласан байгаа болоо. За энэ сүүлийн үеийн PTZ камеруудыг тавьсан байгаа. За тэгээд бас сүүлийн үеийн бас нөгөө Black Magic гэдэг тийм комплекс одоо технологиг бас энэ эфирдээ бол одоо бид операторын өрөөнд бол суйрлуулж өгсөн байгаа. Тийм. Шууд одоо иргэдийн бүхэл талын оролцогчдын мэдээллийг одоо харуулах юм боломжтой л гэсэн үг шүү дээ энэ камерууд. Тийм, ер нь бол тийм. Яг л одоо яг шууд шүүх хурал явж байгаа процессыг та одоо дэлхийн хаанаас ч одоо манай вебсайт руу нэвтрээд одоо интернет аксестэй л бол ерөөсөө бүх шүүх хурлыг үзээд явах болно гэсэн үг. Одоо та нар маань өнгөрсөн оноос эхлээд ингээд тодорхой хугацаанд хийгээд эхэлсэн 12 сарын сүүлээс ингээд туршиж эхэлсэн гэсэн мэдээлэл өгчээсэн шүү дээ. Тэгэхээр одоо бол яг хэвийн ийм горимдаа бол 100% шилжсэн үү? Бид нар бол ер нь яг өнгөрсөн оны 3 сараас яг энэ хүү төслийг эхлүүлээд ер нь бол өнгөрсөн оны 12 сард бол ер нь дуусаад за тестийн хугацаа бол нэг сар бол орчим явсан байна. Тэгээ одоо бол ерөнхийдөө яг ингээ хөвшээд стандартаа бариад одоо яг ингээд ямар ч асуудал явж байгаа. Одоо улсын дэд шүүхэн дээр товлогдож байгаа бүхэл хурлуудыг яг энэ сайт руу нэвтрээл бид хүм мэдээллийг бол ил тод авах болно. За мэдээлэлсэн танд баярлалаа. Баярлалаа. За үзэгч та бүхэндээ бид хүн улсын дэд шүүх дээрээс мэдээллийг шууд дамжуулж хүргэж байна. Тэгэхээр яг энд өнгөрсөн оны одоо хаврын парламентын одоо хаврын чуулганаар бол шүүхүүдэд ил тод нээлттэй болгох ийм одоо шүүхийн хуулинд бол нэмэлт өөрчлөлтийг бол оруулсан. За энэ хуулийн өөрчлөлтөөр энэхүү аж ахуйн нэгжүүд мөн дээрээс нь шүүх бол тодорхой одоо хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар бид хүнд бас мэдээллийг өглөө.